миний паспорт ураад авчихсан гаргадаг. Гадны мэдэн зодоод идэг, нөхөр нь зодоод идэг. Тэгэл нэг юм болохгүй юу? Альтернатив донтно гэдэг чинь донтолтын дарга хэмжлэгээ гэхээр хөөрөлтийн хэмжлэг гэж асар удаа хэлдэг юм. Ганцхан Дубайд байна уу? Эсвэл бол бас өөр газруудад таны бас бизнесүүд байдаг уу? Канадад нэг таамт фирм байгаа. Өштэй үнэхээр начин болох юм бол Ди Каприо тэгээд Joaquin Phoenix, Arnold Schwarzenegger гэсэн гурван хүн эцэгтэй асуудлыг басны хүмүүс зарлуулж байгаа. Та юунес мөнгө гаргаж байна? 18 мөрөд би Улаанбаатар гэдэг энэ том аялыг анхудаа үзчих. За тэгэхээр Солонгост хууль усаар ажиллаж исэн, ахмадын эмнэлэгт бариачаар ажиллаж исэн, түгээгч хийж исэн ийм хүн 200 ондог моцикл явуулж байна. Harley Davidson Virot. За. Chopper ондог, Mustang ондог. Ингэж ашиглаад дэлхий сонсоод чи тэнд эрэлттэй болоод үнцэнтэй болж болдог гэдгийг жишээд бий байхад та ингэ гэдэг ийм үгтэй хэлдэг байхгүй юу? Яаж байж байгаа гэлтэй. Яаж амжилттай илтгэж болох уу гэдэг. Тэгсэрээс өөрөөр тосгод уу? Хүү юм аа боёо би юм бэ? Ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Адууны асрамжийн газрын үүсгэн байгуулагч, түүхч, эдийн засагч Наран Бадрах оролцож байгаа. За, урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За гэлээ та бүхэнд. Дандаа дээлтэй харж исэн, ингийн устдаа харсан ч бас сонь санагдчих тийм ээ. Ерөнхийдөө нэг хүү амаа гэж нэвтрүүлэг гэхээр за ер нь яг нийгэмдэр би юм бэ гэж ярих юм байна гэдэг. Тэгээ өмнө нь бол яг нэг адуу малтаас баталгаар дээлтэй чинь нэг Монгол боломжлогтой мессеж өгч байгаа учраас ер нь дээлтэйгээ яваад идэг. За ер нь нэвтрүүлгийн товчийг хөргөхөд бол Наран Бадрах өнөөдрийг хүртэл 19 өөр төрлийн мэргэжил эзэмссэн, оюутан байхдаа тооны багшаар бас давхар ажиллаж исэн. За хөгсчүүлийн асрамжийн газар массажистаар ажиллаж исэн. Солонгос улсад ажиллаж байхдаа бас Монголын эмэгтэйг бас аварж исэн. За тэгээ Холливуудын одоттой ойрхон байдаг. Дубайд Lamborghini ундагч гэдэг юм аа ингээд ярилцлагуудыг чи харж байхад ингээд түүгээд хувь хүн тал руу өнөөдөр жоохон ярилцъя гэж бодсон. Би чинь багасаа бол хүн байлдаг нэг тийм гарын байраа гартаа ямтаа гэдэг шүү дээ хүмүүс. Тийм байсан. Тэгээд тэрний хавднаас нөгөө оюутныхаа хичээлийн цагийн завсар хийдэг байсан ажлуудын нэг нь. Тэгээд сонгины ямралтын өгчүүдийн бариач гэдэг. Тэгээд сүүлд нь ингээд дондор нь бол яг колонкийн түгээгч мөгөгч гэдэг юм ингээд олцсон ажил болгоныг л энэ. Та ялангуяа нэг хуучин 20 он ихтер чинь манайхан чи баярлах гад тэгээ баярын өдрүүдэд колонкийн түгээгч гэдэг хүн олддог байхгүй. Тэгээд өдрийн 20 мянга 40 мянга үнэ нь өсдөг. Тэгээд тэр өдрүүдэд явахт хичээл авах гэмж ажилдаг ч гэдэм үү. Яг ийм маягаар ажиллаж байсан. Тэгээд эднийг нь одоо зарим нь бол яг чадварыг нэлээд мэргэжлийн төвшөнд эзэмшиж байсан чадварууд бас би одоо операторч гэдэг юм уу кинонд оператор явуулсан байхгүй. Зураглаач. Тий зураглаач. За хоёулаа тоолоод үзье л да. За бариач юм бэ. За бариач. Зураглаач. Түгээгч. Тооны багш. Баарны хамгаалагч. Тий. Баарны зохион байгуулагч зөөгч гэдэг ингээд явж өгдөг. Ингээд ер нь 19 төрлийн ажил хийж ирсэн байна. Яг өнөөдрийг хүртэл одоо 19 төрлийн өөр төрлийн одоо чадварыг эзэмшсэн байна. Та Дубайд Lamborghini унж байгаа тий? Ингэж унсны минь багагчд юм уу эсвэл энэ олон түмэн мэдчих юм бол намайг баг дүүжлэх байхаа гэж ярьцлага өгсөн байсан тийм ээ. Дубайд ямар ажил эрхэлж байна? За тэр ярилцлагын нэр бол нөгөө сэтгүүлчдийн өгсөн нэр юм тийм үү? За. Тий. Бид тэд хоорондоо юу ярьсан гэхээр та ер нь юу хийдэм бэ гэдэг. Би чинь 2015 он хүртэл IT-гаар Монголд компани ажиллаж байгаад тэгээд 16 оноос компани Дубай руу гаргачихсан. Тэгээд тэнд компаниар хэд ажиллалаа байж идэг. Маягтай. Тэгээд ихэнх ажлууд нөгөө солиушн гаргах маягтай байдаг учраас цаг нэлээд ордог. Тэр хэмжээгээр бас захиалга нь нэлээд өндөр түнтэй байдаг. Тэгээд одоо чинь юу гэдэг одоо Монголд одоо чинь Монголын байшин барилгууд яаж смарт байх уу гэдэг чинь нэг юм тогтсон хэв юм байна да. Гэтэл чин Дубайд нөхдүүд яавал тэр хэрэглэгчд илүү тансаг мэдрэмж өгөх үү гэдэг тийм фантазмын шийдвэрүүдийг хүсдэг байхгүй. Тэгээд тэр шийдэл нь яаж явах хэвтэй фантаза гаргана. Тэгээ энэ чинь санаа штэ. Тэгээ нөгөө хоёр зөвлөх рүү явуулна. Тэгээ хоёр зөвлөх маань ерөнхийд нь одоо барилгаар бол нөгөө зураг архитектур хийж байдаг да.
програмч бас яг ийм системийн интеграц дизайн гэдэг юм байна. Энийг нь гаргана. Эн чинь боломжтой байна, эн чинь боломжгүй мэн гэдэг. Тэгээд тэрнийхэн алдар манай тэрийг нүлээж аваад бодлогын даалгавар гаргаад бодлогын даалгаврын дагуу аутсорсинг дээр кодинг бичүүлж. Тэр нь амар. Эмтхан үнэлж чанартай. Ингээд collaborate хийхдээ би шинэ төхөөрөмж урагшаа шинжин лөө очиод шинэ төхөөрөмжтэй шинэ device цаашин одоо утас бий болгож байгаатай адилхан байхгүй юм. Тэгээд нөгөө device дээр авчираа collaborate гэдэг ингээд туршиж за болж ийн гэсэн байдлаар үйлдвэрлэлд өгдөг ч юм уу. Иймэрхүү жишээ. Тэгэхээр Дубайд компанитай хувьцаа эзэмшигч гэдэг тэгэхээр хүмүүс бол маш их монголдог байх л гэж бодож байгаа л да тийм ээ. Тэгэхээр ганцхан Дубайд байна уу? Эсвэл бол бас өөр газруудад таны бас бизнесүүд байдаг уу? Канадад нэг хамт фирм байгаа. Фирм ээ? Тэ, фирм. Одоо нооны фирм байна шүү дээ. За. Тий. Тэгээ Монголд бол яг одоо нэг юм юуны одоо Америк тийм урт төрлийн бодаа гэдэг эрүүл мэндийн бодаа гэж байдаг байхгүй. Тэрийг бол яг хүнсний салбар юм оруулж ирэх мэхтэй. Гэтэ үйл ажиллагаанд бол нэг оролцож амждаггүй. Найзууд маань хийгээ авчдаг. Тийм ихтэй. Тэгэхээр төрийн нэг цэгийн үйлчилгээ гэж нэвтрээд бас удаагүй байна л та тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас таны зохиогч ирхэн Наранбаатарын нэр дээр байдгаа гэсэн бас мэдээ явуулсан. Байфи. Тэр 2015 оны ярилцлагыг баг утсан баг. Тэр өнөөдөр сонины яг нэг цэгийн үйлчилгээ буюу одоо Ухаалаг Улаанбаатарын хэмжээнд явж байгаа энэ төрийн үйлчилгээг захинжуулах гэдэг хөтөлбөр яаж явж байна гэж ярилцлага авч ирсэн. Тэр үед нь одоогийн энэ төрийн үйлчилгээг захинжуулахын тулд ийм асуудал байна гэдэг тэр үед хэлж ирсэн юм над. Тэгээд 15 оноос би компани гаргалаа гэж байна. Тэгээ нөгөө энэ чинь одоо төлөвтэй хамтарч ингэж хийсэн ажлууд байлаа гэж бодоход бид нар оюун эмч эзэмших асгүй хууль бас оюун эмч хуулийг гэж бодлоо гэж өгөх хэрэгтэй. Тий. Тэгэхээр одоо нэг цэгийн үйлчлэгээтэй Наранбаатар хамаа байхгүй. Ажлаа дуусгаад үлээлээ. Ажлаа үлээл гэж өгөөд тухайн үедээ тэр хиний нөгөө Батуул хотын дарга байсан. Батуул дарга хотын дарга багт. Яг ажлууд хэдхэн сарын дотор дуусгасан ажлууд байхгүй. Тэгэхээр бид нар одоо тэр хүний үед ажил хийж исэн гэхээр тэр намтан ч юм уу тэр улс төрийн хүчинтэй холбочих гээд байдаг тал байна л да. Тэгэхээр улс төрийн болон янз бүрийн намын тийм хамааралтай ажил хийдгүү та. Үгүй тийм байхгүй. Ерөнхийдөө 2016 оноос хойш ингээд Монголд болон үндсэндээ за одоо сүүлийн жилд орж байгаа урт төрийн будаанаас өөр эсцэл байгаа байхгүй дээ. Монгол орныг адууны диваачин мөн гэж тунхаглаж чадах юм бол Рита энэ агуулгыг Леонардо Ди Каприогоор сурчлуулж өгж болох юм аа гэсэн байсан. Энэ ажил нь ер нь ажил хэрэг болж чадсан уу? Ингэсэн. Энэ эхлээд миний тэр холбоос хийгээд байгаа нөхдүүд маань Eating Our Way to Extinction гэдэг одоо дэлхийн 14 орноор явсан баримтат кино. Одоо юуны Английн ханхуу Хари Дэвид Атенборогийн Earth Council гэдэг тэрний оролдоонд бараг шалгалж байгаа тийм бүтээл. Тэгээ энэ үнийг хийсэн продюсер нь, найруулагч нь, зурглаач нь одоо позишны 3 хүн нь Кейт Уинслетийн хатам дүнэр авахгүй юу? Кейт Уинслет өнөөдөр юугийн доор болчихсон. Тэгээ энэ шугамар би холбогдоод тэр нөгөө миний найзууд авахгүй юу найзууд. Тэгээ чи юу хийгээд байна гэхэд би Монголд ийм Mongolis Horse Heaven гэдэг ийм одоо бодлогос начлаа явж хамаа гэд. Тэгсэн чинь ямар өчөлтэй ингээд тэгээд намайг чи нөгөө барилсэлд болж явчих та 2022 оны 7 сар. Тэгээ уулзаад ирэхэд өштэй үнэхээр над чинь болох юм бол Ди Каприо тэгээд Joaquin Phoenix Arnold Schwarzenegger гэсэн 3 хүн ямар ч гэсэн Монгол улсыг сошиал хэмжээнд одоо энэ адууны диваачин болчихжээ. Энэ адуугаар монголчууд хүүхдээ тэгээ equine therapy, horse therapy эрүүл салуул өсгдөг хүн амьтан хайрладаг болгодог энэ соёл нь байд юм гэдгийг чинь та хэдийн бэлдэж өгсөн богино контентуудыг бид нэ шеэрлэх юм уу, постлох юм уу энэ хэмжээд дэмжиж болно. Гэсэн байдалтай байж байгаа. Таны сошиалыг ингээ харахаар гадаадд болон дотооддоо маш олон илтгэлүүдийг хийгээд ашиг байна. Монгол ондоошлол хийдэг байгаа юм чинь нөгөө малчин ахыг л эрэлтэнд оруулах гэдэг эрэлт хүсгэж ийн гэсэн үг. Ер нь би ч эдийн засгч хүн гэдэг тийм ээ. Аливаа юмд эрэлт нийлүүлдэг хоёр шуурын заавал огтлцдаг жамтай.
эрэлт бий болох юм бол заавал нийлүүлэлт бий болдог. Тэгэхээр энэ их тайван соёл гэдэг зүйл бол бас нэг сонгодог хэлбэр нь Монголд байна гэдэг реклам буюу PR-ыг гаднаас хийчих. За энэ нь unconditional love is secret ingredient of peace гэдэг нэрээр явагдаж байгаа. Монголд болохоор илүү итгэл үнэмшил өгөх маягтай. Нөгөө гаднаас ирсэн жуулчин болгонд хэн нэгэн монгол хүн үйлчлэнтэй. Тэгэхэд бид нар энэ өөхтэй хүмүүжлэлт ингэж хүмүүжүүлдэг. Энэ бол ийм хүчлээ гэдэг. Ийм итгэл үнэмшлийн маягтай. Тэгэхээр нэг л цэг рүү атгахын тулд ингээл хэдэн талаас нь л додомдод байх гэсэн үг л дээ. Зөв. Англид явж явах шиг байх, Германд явж явах шиг байх, Франц, Канад, Америк гэж явж ийн л та, тийм ээ. Тэгэхээр гадны улсууд ер нь хэр хүлээж авч ийн. Яг би муухраар асууж иж магадгүй л тийм ээ. Монгол ондоошил гэхээр бид нар зарим нь бас бүрэн гүйцэд бас ойлгохгүй гэж магадгүй л. Бид нар өөрсдийнхөө байгаа зүйлсийг тоодгүй шүү дээ, тийм ээ. Гадны зүйлсийг л илүү их даган дуурайх гэдэг тал байна. Гадныхан хэр хүлээж авч ийн. Өнгөрсөн 2022 оны 7 сараас хойш яг энэ unconditional love is secret ingredient of peace гэдэг энэ тайтл утгатайгаар телевиз радио сонин сэтгүүлгээд ингээд явсан 7 секунд болсон байна. Яг миний энэ өгч байгаа мессежүүд. Одоо бүр Герман, Францын арт гэдэг телевизийнхэн одоо 5 сар дээд миний тухай баримт кино хийж байгаа. Тэгээ энэ юу харуулж байгаа гэхээр энэ хүний яриад байгаа энэ сэдв гадны ийм эрэлттэй байгаа дээ шүү дээ гэдгийг баталгаа болох болов гэж бодоод байгаа. Тэ. Баримтат киноны талаар би бас асууна гэж бодож ирсэн л да, тийм ээ. Тэгэхээр одоо энэ 5 сард зураг авалт нь эхлэх юм байна. Тэгэхээр танаар дамжиж Монгол улсын мөн энэ адууны соёлын энэ нүүдэлчдийн талаарх баримт кино гэж ойлгож байна. За дээр нь бас Netflix-тэй хамтраад баримт кинонуудын бас төсөл хийгдэж байгаа гэж сонссон. Яг энэ Arte TV-ийн болов өөрснөө холбогдоод тэр 2022 онд нөө 23 онд нөө миний талаар нэг бас нэг сонир монд галс нийтлэлийг үзээд тэгээд холбогдсоосод. Тэгээ нөхдүүд яг сайн өнгөрсөн өвөл би очиж уулзаад Германд. Тэгээд яг ямар зохиолоор явах уу гэдгийг ярилцсан. Тэгээд би өмцөндөө нөгөө гол нь нөгөө Монгол адууны деваачин гэдэг энэ үндсэн бодлого руу бол хөтлөх гээд байгаа шүү дээ. Энэ дэлгэт нь одоо яах юм те? Би одоо юу санаачилж байгаа юм? Одоо чи Монгол дээд өөр ингэсэн мөртэй болсон тийм гадны иргэнд ямар хөнгөлөлт тийм үү? Визний хөнгөлөлт адаглаад юу аах юм гэх мэтлэн ийм санаачлагуудаа тэнд дурдах гээд байхгүй юу? Тэгэхээр чин Европт яла цацагдана. Хичнээн хүнрээвлээ гэдэг юм шиг та. Тэгээ нөгөөх нь бол болсныхан дараа юм гисэн. Netflix-ийн асуудлыг бол болсныхан дараа зарлуул зүгээр ах. Түрүүн би хэлсэн маш олон улсаар бараг өдөр шөнөгүй явж харагдаад байна, тийм ээ. Энэ зардлуудыг та одоо өөрийн хувийн бизнесээсээ яаж гин үү? Энэ төсөлд орж ирсэн орлого гэдэг юм уу? Тийм зүйлсээр явж байна. Зарим нэг хүмүүсийн бас хардлага байх шиг байна л да, тийм ээ. Би энэ нэг адууны деважин төсөл дээр хүмүүсээ санд босгооч юм уу? Нөгөөрөө бизнес хийгээд гадаадаар зугаалаад байна гэж ойлгоод байгаа шиг. Та юунаас мөнгө гаргаж байна? Ийм байгаа юм. Хүмүүс бол ингээд мэддэг усууд нэг ингээд сайхан одоо зугаалж байгаа нөхрөл гэж бодоод байгаа. Хүн чинь нөгөө байхтай байхгүй те янз тийм үү? Хичнээн одоо ингээд одоо бод компани байгаач гэлээ гэсэн чинь асгалж идэм мөнгө гэж харж байхгүй шүү дээ. Ямар биелгээд зогш шүү дээ биз дээ. Биелгээд суртал одоо өдөрт ингээд харманд нь $1 явж байхгүй шүү дээ. Эргэлтэнд л байж байгаа шүү дээ. Тэрэн шиг. Тэгэхээр мэдээж өөрийнхөө харманаас гаргаж байгаа. Нэг ч хандив авдаг. Хандив тусламж янз бүрийн адглаад нөгөө бонус авсан адуугаа унуулдаг. Шалтгаан чинь гол шалтгаан нөгөө адууны бодлого гэдэг юм бол анхаарлын навьчихын тулд мөнгө аваад эхэлдэг нөгөө улсууд чинь энэ хотлоо тэ мөнгө авах гэж хэлсэн шүү дээ. Энд л босох гэж мөнгө л идэх гэж хэлсэн шүү дээ гэдэг яриа гарчих гэж болгоомжлоод. Бас тарим чинь байхтай байхгүй тэ зарим үед тэгэл янз бүрийн юмнуудаа балтад авч алж шүү дээ. Тэ. Тэр ерөөхдөө хил амнаас айгаад адууны деважин төсөл дээр ерөөсө хандив авахгүй тэргээр бизнес хийхгүй байна гэж ойлгож явна. Болох. Тэгэхээр хувийн бусад бизнесээсээ яагаад тэгшээ явж байгаа зардлуудаа хийж байна. Зарим их сургуулиуд нь урилга явуулаад миний онгоцны зарлыг даачиж. Зөв. Тэгэхээр Азны хөлиал болно шүү дээ. Тийм.
За Монголдо болохоор мэдээж хэрэг хүүхдүүд болон бас маш олон газруудаар явж илтгэлээ хийж байгаа тийм ээ. Монгол ондоршил нэртэй хийж байна уу? Монгол ондоршил. Ер нь одоогоор хичнээн үнд илтгэлээ тавьсан байна. Монголынхоо тоолж хэмжээгүй. Тоолж хэмжээгүй. Багцаалд бол за одоо багцаалд бол нэг 10,000 авцсан баг. 10,000 үнд яриагаа урагдсан. Одоо чинь Жанжиштавын төргийн ангиудаар тоолоод дуусаагүй л явж байна. 10 жилийн сургуулиуд гэхэд бас чинь нэг дараалал нь өссөн. Цаг нь амжихгүй нэг наанаа санаагаар л явж байгаа жишээ. 2011-ээс 12 онд Бадраагаан эхлүүлж байсан Өгөөдөө хааны үеийн хөгжмийн зэмсгүүдийг сэргээх ажлыг үргэлжлүүлж исэн гэсэн бас ярьцлага байна л да. Тэгээд Монголын өнцөг булан бүрдэх өвдөгч нарын бичлэгийг хийж үлдээсэн гэхээр бас маш их хэрэгтэй файлууд танд байгаа юм шиг байна. За тэгэхээр бас энэ морин хуурч гэдэг юм уу энэ тал руу бас ажил хийж исэн байна да. Яагаад энэ тэнд ингээ өсчиж янз бүрийн өөр юм руу явж ороод байна. Энэ нэг юм болсон юм аа. Ойтон болоод нэгдүгээр курст орсон жилээ. Жоо хотод анхаарч байгаа нов юм байгаа шүү дээ. 18 хүрээд би Улаанбаатар гэдэг энэ том аялыг анх удаа авчиж байгаа. За аль аймгаас? Одоо Өмнөг аймгаас. Төрсөн аймаг Дундгой. Тэгээд 2 жил төгсөхдөө Өмнөг төгсчихгүй юм. Тэгээд анх удаа орж илээд тэрийвч мэдэхгүй байж хад би аавынхаа талынхыг мэддэггүйсэн байхгүй. Тэгсэн манай сургууль дээр нэг хүн ирээд тэ намайг авч гарахгүй юу? Потокон мосид эзгийн потокон лекцорч байсан банкны эдийн засгийн нарматрах байна уу яв гэдэг багш. За гараад зэний хөвшин байж. За би чиний хамгийн том авахч нь манад чи гэд. За би чамайг дэжэд тэхгүй олон төгөхгүй. Би чамд ямар удам судалтай гэж хэлж өгнө гэд. За ингээ удам судрыг ингээ бүр одоо юм шаарлсан уцмуцтай ба. Тэгээ манай удмын хориг гэдэг юм байдаг гэд. Тэгээ одоо чинь би амьдралдаа дайрах тамхи мөрөдөд улаан янз бүрийн орцолддгүй шалтгаан бас энэтэй холбоотой манай удмын хориг гэд. Тэгээ ийм болоод ингээ нуруунд дэр юм ачаад өвчиж байгаа. За муу явж болохгүй чи ийм баах хэвээр нэг юм нэг арамд ингээ яаж болохгүй намайг. За тэгээ үндсэндээ миний түүх гэдэг хобби тэнд мэрэгжил болох хэвээр мэн гэдэг гал өсөж байгаа. Тэгээд түүх рүүгээ ороод түүхээрээ төгсөөд ингээ явж байгаад үндсэндээ Монголын түүх соёл гэдэг юмд заавал юм ин гэдэг нэг юм инстинкт юм үүсчихсэн. Тэгээ 2010 онд нэг студенттэй нэг камер мамилтай байсан. Тэгээд камер аваад авчихгүй бичиж явъя гэд. Тэгээд ийж явахтаа л одоо тэр Бадраагаан бэлтжижсэн. Одоо талиагаж болцсон да. Арангаа дэмжиж гарав гэж урлаач. Тэгээ энэ хүнтэй одоо 34 төрлийн чагц төгжмийн одоо сэргээж. Тэгээ би бол одоо продюсер маягийн юм байсан байна шүү дээ. Тэр хүн яг уралдсан юм аа хийгээд тэгэл ахуу их ятга шөрөмсөн ятга маддаг гэдэг нөгөө хуучин цагт одоо монголчууд шөрөмсөн ятга гэдэг өдөх ятга. Тэгээд ханныхаа толгойд дүлчдэг. Тэгээ аваад ингээд хүүхдээ бөөлдөг ийм ятга болт байсан баг. Тэгээ энүүнийг бол яг санаа нь бол бид нар чинь нэг юм Азийн гол тийм ээ. Төрт ёс гэдэг юм асар мэдрэмтгий. Энэ дундаа манайх шиг 3000 гаруй жилийн төрт ёсын түүхтэй ард түмэн адарлаад нэг заа нэг Чингис хааны төрс хөдөлж идэв юм уу? Наадам цагаасаар яг энэ өдрүүдэд одоо энэ төрийн хүндэтгэлийн ёслол хүндэтгэлийн өргөө гэдээ байгаа шүү дээ. Энд нэг 5-6 ч гэдэг юм уу? Жижигхэн ансамбл. Тэгээд яг хуучин хэлбэрээр одоогийн одоо яг тайсан зориулсан биш тийм ээ. Одоо морин урагч нь одоо хуучин шанаган ширэн залтаа гарна. Тэгээд нэг өглөөнийхэд хуучныхаараа өглөөний утас ч одоо хуучин ийм байж байгаа ийм болоо солигдсон шүү дээ. Одоогийн бидний сонсоод байгаа морин урагч нь 1959 онд л мэдлж байгаа шүү дээ. Яг энэ сонгодог хөгжмийг тоглох. Энэнтэй холбоотойгоор одоо Монголд юу хийж байгаа нөхөр хуучны татлагууд шүү дээ. Ойгой татлагууд, нарийн нандин татлагууд энийг татдаг мэддэг хүн байгаа болчих. Тэгэхээр хөгжмийн бүтээлтэй болоод тэндээ нэг ахуй их ядгач гэдэг юм уу, би баач гэдэг юм уу, би одоо библик гэж ярьдаг юм да. Тэгээ одоо энэ ширэн цагтаа орч гэдэг юм уу, эднэрийг яг хуучин хөглөгөө бүх юм маань айдангийн тааруулж хагаад тэгээд нэг юм төрт ёсны нэг хүндэтгэлийн нэг 5 оркестртай байвал гэсэн ийм л санаатай байсан. Тэгээд тэр үеийнх нь хөгжмнүүдийг одоо бас одоо энэ хамтлагууд тоглож явах шиг байна. Тэгээ алтан хамтлаг байв уу, аль хамтлаг байв. Нөгөө бүртээ хамтлагийн нөгөө
ах байгуулдаг. Тийм алтай. Тий. Тэдний заримдаа тоглож байгаа гэж юм дэмжих яхах хөгжмнүүд байх шиг байлаа. Гэгийн ширээт улсын тэргүүн Пап Францис Монголд ирсэн. Тэр үед нь бас таны хэрэгжүүлж байгаа төсөл тэнд танилцуулагдсан. Папад бас өөрийн гэсэн бас морь зүслүүлсэн гэж сонссон тийм ээ. Энэ талаараа бас товч танилцуулаач. Тэгэхээр энэ бол хэр аргийн үнд олдоод байх бас тийм хувь тохиол биш байх гэж бодоод байна л да. Тий. Энэ одоо юуны Улаанбаатар UB Central гэдэг Улаанбаатар Central гэдэг Rotary Club-д би бас явдаг. Тэгээ энэ хүрээнд дээр бас энэ шоумаараа бид нэр одоо клубээр нийлчих юм уу да. Тэгээ нэг Дорнод аймгийн нэг өндөр бормор гэж одоо зарим залуучууд бол ингэ цагаа гэдэг юм тий. Зөвсөлж өгсөн юм байна. Тэр борморны дүүх нь 28 авалж исэн бормор ахгүй юу. Эзэн нь талаар бадуунчсан байж хад эзний айлгуу гэлт навцлсан. Дараад нь эзний хэвтэлтлээс юм шиг байгаа юм. Сахалт айлын хүүхд нөгдөөд тэгээ олгойл юм шиг байна. Би бол тэгж таасан л да. Тэгээ эмнэлэг дуудахсан утасныхан сүлжээ байдаг мотоцикл хэвтэлж гисэн 100 ангил мэдэрсэн. Тэр бормор дах гэж эмч дуудаж гисэн. Тийм бормор. Тэгээ бид хэд ямарч гисэн. Тэгэж холбогдсон доо тийм ээ. За тэгэхээр морь зүслүүлж гин гэдэг чинь таны одоо хэрэгжүүлж байгаа төсөл чинь адууны диваачин. Тийм дунж идэлхгүй байна. Ийд шин тэргэлэхгүй байна. Одоо ингээл зэрлэг шинж гэдэг юм ингээл янз бүрийн асуудлууд ингээл гарахал байхал та итерхий олон болох байх тийм ээ. Ингээд хүн болгонд зүслээд өгчгөр одоо хүний нэр дээр байгаа боловч таны өмч гэж явна да. Тэр төрлийн бус юм байт юм уу компани нэр дээр явдаг байх л да тийм ээ. Тэгэхээр ирээдүйд энэ адуунуудыг идэлж хэрглэж болох юм уу? Ер нь ямар зорилготой байна? Таныг болохоор зарим хүмүүс энэ нөгөө адууг ерөөсөө эцэндээ эргэж болохгүй гэдгээрээ бас ингээд муухар зүтгэх юм талууд харагдаад тах шиг байна л да тийм ээ. Таны ер нь энэ яриа бол яригдах юм бол маш урт болчих учраас ерөнхийд нь нэг зэгцтэй ойлголт товчлоод өгчвөл болж байна. Ер нь бол адууг ичнэр хэлэхгүй гэсэн мөрөөлөг манай дээр бол байхгүй. Байхгүй. Тэр адуу гэдэг амтан зовоод байгаа асуудал байгаа. Тэр боо гэдэг газар адуу одоо яргалуулж байгаа энэ асуудлыг зэхлэх гэдэг. Миний анхны сэтгэл өрдөл энэ. Одоо нэг аливаа ажлыг эхлэхэд нэг юм сэтгэл байдаг да. Төрөглөж ярьдаг те. Яасан гэхээр монголчууд адуу гонхоо байцсан. Тэгвэл монгол адуу ч хагас зэрлэг. Тэгэнгүүт баг бүтэн зэрлэг болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр адуу гэж боонд байж өгчөөр нөгөө хүний бараа хараагүй адуу ч засны үнэр аваад баг галзуу шухан болдог байхгүй. Ингэнгүүт нь юу нөгөө ордож ямин өнөх тийм ээ. Чулуугаар нүлгэн дурбагаар зохин хулгарын авах чинь ингээд тэр чинь амтэн шүү дээ. Эсэргүүцлүүд үтүүлэх ямар чадамжиг болоод ингээд зогсчихдээ. Энэ үед нь очиж одоо хүний жахна шүү дээ. Тэгээ би болохоор адууг ундаг байх хэвээр. Ундаг болоод эхэлцээ одоо номхон байна тийм үү? Тэгээд малчин өөрөө адууга гаргаад яг өөрийнхөө одоо тэр стандартын дагуу гаргаад тэгээ хэрэглэгчид ч зардаг байх. Ийм л юм байна. Манай дээр бол адуугаа бол хүмүүс унж байгаа. Олон сүүлийн жил бол ерөөсөн хүн авсангүй. Тэгээд сүүлийн жил би өөрөө байгаагүй учраас нөгөө эдгээр аюулгүй авторанд ижид хадгалцсан. Тэгээд сүүлийн жил бол яг нөгөө адуутай хүмүүс илж чадахгүй байна. Энэ зунаас бол яг нөгөө молоо төсөлж асуусууд нэрээд унаад ингээ явна. Төрөний тэр нөгөө огшрооны яхин гэдэг асуулт шүү дээ. Энэ үнийг нөгөө молоо төсөлж авсан хүмүүс нь өөрсдөө шийднэ. Тэр хүүхдэд би амьдралын бас нэг дахиад хичээл авах гэж байгаа юм шүү дээ. Даваа тасалдагсан ч юу, айлсгүй бол унтуулт гэсэн ч юу тэр хүүхэд амьдралын тэр хатуутай бас тодорхой хэмжээний насанд хүрчээд уучлах хэрэгтэй. Гэхдээ нөгөө Монгол адууч нэг юм онцлог нь 20-25 жил 30 жил насалдаг учраас нэг тийм 7-8 настай хүүхэд гинт морич чадаа идлээ мэдлээ гэх юм үсэхгүй л дээ. Тэ? Нөгөө хүүхдийн мөртөө аав ээж ч гэсэн хүүхдээ мөртөө болохдоо тэрийг тооцоолоо. За миний хүүхдээ нэг дөрөөд 15 жил байх юм байна. Гэт тооцоолоод тэгээд нэг 5 настай өглөөгд хүн 20 настай болчихно шүү дээ. Аль хэдийн нэг амьдралын наад цаана 7 зөвхөн бүгдийг мэдчихнээс.
Энэ үед нь тэр шийдвэрийг хүүхдүүд одоо тэр тусалж авсан хүмүүс нь өөрсдөө гаргасан. Хар тамхинд онцсон хүүхдийг бас эмчилсэн тийм кейс байгаа гэж байна. Энэ морин эмчилгээ гэдэг зүйл ерөн шинжлэх ухаанаар батлагдсан юм уу? Эсвэл бол та өөрөө ингэж бодож олоод хийсвэрээр хийгээд байгаа зүйл үү? Энэ кейсүүдийн бас давхар яриач тгөө. Таны энэ 1791 оноос бий болсон шинжлэх ухаан. Францад анх үүссэн байна шүү дээ. Тэгээд одоо Монголоос бусад оронд яг сэтгэл зүйн эмчилгээ, аутизм, за тэгээд саажилтын дараах, харвалтын дараах, сахарын тэгээд төрөө болчихлоо. Ингээд энэ эмчилгээ, физик эмчилгээнүүд бүгд морин дээр явж байгаа. Хамгийн үр дүнтэй гэдэг. Тэр юуны Францын эрдэмтэд юу гэдэг гэхээр хамгийн үр ашигтай буюу үр дүнтэй бие дамир бол морин унах гэж байгаа. Одоо бидний хувьд дэлхийн хүмүүсийн эрдэмтдийн одоо манайхтай холбогдоод байгаа бас нэг үнцгэн яг өөрийн гэсэн морио зүсэлж авсан хүүхэд тэр морьтойгоо нөхрөлөд удаан явхаар тэр хүүхдийн одоо хандлага одоо behavior гэж ярьдаг тийм ээ хандлага аливаа юм хариуцлага бүрх энэ бүхэн яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг энийг судлах хэрэгтэй байна гэдэг. Энэ бол судлагдаагүй байгаа зүйл. Яг тэгэхээр нөгөө гадны улсууд чинь 40 дээр нэг юм морь байна. 17-аас хүүхдүүд очлоо иллээ ярилцлаа онлайн ингээл яваад байна. Тэр хүүхдүүд их биш байхгүй юу? Гэтэл би яг энэ зөвхөн чиний морь шүү гэд тэгээд тэр хүүхэд унаад идлээд асраа тоглоод анхаарал халамж тавих хэрэгтэй байна шүү дээ. Бас энэ үнийг яг шинжлэх ухааны үүднээс судлах гэдэг. Одоо энэ Австралийн нэг эрдэмтэн байгаа. Амьтан хүн хоёрын харилцааг судалдаг гэдэг. Эднэртэй бид нар одоо нэг хатарсан судалгааны юм ярилцаад байж байна. Одоохондоо яг цаасан дээр бичих цаасан дээр буусан юм байхгүй. Тэгэхээр тэрэлжид очиод нэг өдөртөө очиод нэг морь унах, өөрийн гэсэн морьтой болоод тэрнтэйгээ тогтмол уулзахад энэ бол үр дүн гарнаа гэж ерөнхийд нь бол ойлгож болох юм тийм. Тэгэхээр тань дээр гарч исэн тийм кейсүүд байна. Түрүү чинь миний дурдсанчлан хар тамхинаас гаргаж исэн нэг түүхгээ бас сонсч исэн л доо. Тэр яг ковидын өмнөх жилээс ковидын дараах хүртэл нэг хүү байсан. Тэгээд нөгөө хүүхэд өөрөө хэлбэлтэй сэтгэцээ одоо сэтгэл зүйч нь сэтгэцээ эмчний өөрөө холбогдоод тэгээд нэг юм байна. Морин эмчилгээ маш хүнтэй байдаг гэдэг нь хоёулаа турш үзээд хүүгээд тэгээд амжилттай болсон. Нөгөө буцаад Америк руу буцсан. Тийм кейс байгаа. Зүгээр жишээ нь 8 настай хүүхэд нэг даахтай болчоод тэгээд ааваараа залгуулж байгаа шүү дээ 3 сарын дараа. Юу залгуулж ийнэ би ч нөгөө хүмүүсээс мөнгөний авдаг учраас өөрснөө голноо баян гэрэгдэг үндсэн шаардлага. Тэгсэн гочийн өвснийх нь миний хатгалтай гинэ. Өө би таад надад мөнгө өгөх гэдэг бол тэр миний адууны бодлогын юмыг сайн шеэрлээ гэсэн. Тэгсэн чигүй энэ нөхөрч загнаад байна 8 настай тэгээд. Юу загнасан гэсэн нөгөөх нь нөгөө сайр чинь төсөөдрийнхөө билгийг авахгүй гэж. Яа гэсэн төсөөдрийнхөө одоо билгийн мөнгийг өвс олгоод би моринд өгнө гэж. Энэ хүүхдийн бүхлөд ертөнц солигдож байгаа өнцөг аахгүй. Тэгээд тэр хүүхэд тэр яг тэр зунаа аахгүй. Би тэр ингээ морь надад зайдаа оролдох гэхгүй юу. Тэгсэн чинь үгүй би жоохон шогшин гэж байна. Яаж байгаа гэсэн чинь аха та өөрөө бэлтгэл хийгээл амар бичлэг тавиал хийдэг үстэй. Энэ морь ч гэсэн адилхан булчинтай шүрмэстэй эхлээ булчин шууд шүрмэсийг халаахгүй гэмтэн штэ. Тэр өөрийн гэсэн даахтай болсон хүүхдийн морио ингэж одоо хайрлж асарж анхаарал тавьж штэ. Тэгэл юм бэ гэд ойлгож байгаа. Би болохоор таны амаас өөрөөс чинь хийлүүлэх гэдэг хийлж өгдөг. Тий яг одоо сэтгцэд нөлөөлөх одоо юу гэх юм та хар тамхич гэхээр ч одоо бас буруу болчих гээд шиг байна л да тийм ээ. Мансууруулах бодсонд донтсон хүүхдийг бол ямар ч байсан имжлээд явуулсан юм шиг байна да. Тэр ингэдэй. За хар тамхины донтолт гэдэг чинь их нарийн юм билээ. Шууд ингээд 100 имжлээ явцсан гэхээр би шууд хийж болдгоо мань. Яг тэгэхээр хар тамхинд донтно гэдэг чинь донтолтын дараах имжлэгээ гэхээр хөөрөлтийн имжлэгээ гэж асар удаарлуулт юм. Үйлчлэлт юм л. Энэ хөөрөлтийн имжлэгээний үед морь хамгийн үр дүнтэй байх гэж үзэж байгаа. Яг тэгэхээр нөгөө хөөрөлттэй үе хүн чинь яаж магадгүй болт ингэнэ. Нэг тийм
нэг юм хай гэдэг штэ англи дээр. Яг тэр үе гэж байгаа. Яг эмчилгээний үед бас тийм болдог. Морь яагаад тийм бэ гэхээр ингэдэм юм байна. Нөгөө морь хүн хоёрын хооронд ингээд заавал илэх ёстой гэж бид заавал илүүлээд ингээд юм яриад илээл хөтлөцөл яваад бай гэдэг ийм арга хэрэгжилсэн байхгүй. Унахаас илүү. Тэгээд илэх нь юунд хэрэгтэй гэсэн чинь одоо ингээд эрэгтэй ч эмэгтэй ч хамаагүй одоо амтэн хүн ч хамаагүй ингээд биенийгээ илээлээ тогтмол. Тэгэх юм бол альсны дор дасах гормон гэж ялгардаг юм байна. Ингээд ихлэхээр нөгөө ард тамхин донтчихсан донтолт явж байгаа хүүхдийн эмчилгээ солигдчих гэсэн үг юм бэл. Тэгсэнд ард тамхинд биш болиндоо донтож байгаа маягтайгаар. Тэр одоо эмчил одоо гаргасан тактик байна. Амар гарсан л тэгвэл би чинь шууд ингээд юу гэдэг ханаад идэгцэн гэдэг шиг идгээ явцсан гэж ярихаар болдгоо гэнэ. Тэ хэзээ ч тагч магадгүй шүү дээ. Чи тэгж ярьж болохгүй гэж байна. Тэгээд хамгийн гол нь хөөрөлтийн үед тэгээд тэр яг тэр нэг сэтгэл санааны маш хэлбэлзэлд орд юм. Хөөрөлтийн үедээ бол ингээд ундаг босдог. Гинт ингээд хөөрж байгаа дараад нь бүр ингээд галзуу юм шиг болт юм уу да. За энд үеийн үед ингээд зарим хүмүүс бол ингээд шаардандаа ичж байгаа. Тэгэл гэртний ядаг ч юм ингээд янз янзын байгаа шүү дээ. Тэ. Энэ өндөр морийг бол амжилттайгаар ашигладаг гэдэг энийг хийж болчихсон баг. Хэр хугацаанд 2 жил ажилласан байна. 2 жил. Яг энэ дээр бид нар юу харсан гэхээр олон хүмүүс холбогддог байхгүй аутизмтай хүүхдээ авчигээ нэг ирдэг. Тэгэл эцэг эхчүүдийн хувьд хамгийн чухал юм би энэ чинь нөгөө таад байнгын ирээд бай гэдэг шаардлага тавьдаг чинь тэр. Яг монголчууд ингээд хүүхдээ тогтмол яг тогтсон хугацаанд авчиад байх гэдэг дээр амждаг. Бусдаар гэдэг бол их хугацаа. Их хугацаа тэр бол үнэхээр мундаг гэрүүлсэн. Бусдаар ингээд холбогдож байгаа өөр хүмүүс кейсүүд байна. За бид нар яг ирнэ гээл тэгэл ирэхэ бичиж байгаа. Тэгэхээр чи би чинь нөгөө юу гэдэг очиж авцрах үүрэггүй учраас тийм ээ. Тэгэл аяхгүй энэ гэл. Аутизм ч юм бол одоо ингээл бас дотор янз бүр байгаа бах тийм ээ. Төвшин гэж байгаа бах. Тэн дээр ажиллаж ирсэн кейс байна уу? Тэгээд одоо энэ ярилцлагыг сонсчоор маш олон хүн тань руу хандаж эхлэх байх л да. Тэгээд дээр нь тэгээд яг энэ төсөл рүү ингээ ороод яваад байх тэр боломж нь бас өөр том төлөвлөгөө бас тавьсан яваад шүү дээ. Тийм ээ, олон хүнд хамруулах. Гэтэл ингээд цөөн хүмүүст шууд өвчтнүүдтэй ингэж ажиллах тэр боломж нь бол хомс байгаа. Гэхдээ бас тэр аутизмтай хүүхдээр ч юм уу тийм найдлага төрөхтэй боломжууд нь байгаа юу? Танд кейс байна уу? Ер нь бол ирж очин биш. Би тэр яг манай дээр ингээд аутизм ингээд бүр гоё болгоод ингээд одоо нөгөө сэтгцэн эмчэндээ энэ өстө бүр ийдийн төвшинээр одоо дэвшлэлцээ гэдэг тийм бүрдэн болоод байгаа юм байхгүй. Харин нөгөө гадны бидний одоо Орос хэдтийн тэр морин эмчилгээний институт гэж байна. Бид нар байнга нөгөө сургалт ордог. Эдний зөвлөгөө юу вэ гэхээр аутизмтай хүүхэд морьтой хамт амьдруулдаг байхгүй. Нэгсэндээ өглөө гарсан ч морьтойгоо, оройч морьтойгоо. Ингүүл маш хурдан одоо юу вэ? Мөрдөн гарна. Тэгэхээр эцэг эхчүүд үнэхээр юу яана гэж байгаа бол 103 сар авчиад нэг яг нэг сайхан нампун дааг бэлтүүлж аваад өөртөө туршаад үзэж шилэх гэдэг байна тийм. Та хамаарлахгүйгээр. Тий. Яг тэр энэ нөгөө адууны бодлого гэдэг байгаа юм чинь адууг яаж ашигладаг нэг юм сампл үүсгэх гэдэг байхгүй юу? Бид нэг юм судалгааны одоо үндсэн төвөл болж байгаа байхгүй манай адуунууд. Судалгааны төвөл болж байгаа болохоос ш яг бид нар тэндээ ингээд үйл ажиллагаа явуулъя гэхээр тэрхий детальчлаад нөгөө том ажлууд гол надууны бодлого болоод явчвал энэ лугаа би анхаарад явчих болж байгаа юм. Тий. Тэгэхээр тэр боломж нь ах нь бидэрт байгаа учраас тийм ээ. Аутизмтай хүүхдүүд байдаг юм уу? Одоо хөдөөгаадаа таньдаг хамаатан салтан байх хэнийг танилцаад энэ 100-ны 3 сарыг ашиглаад туршаад үз өөртөө бас шинэ нээлтүүд бас их боломж байна. Наа чи нөгөө адууны бодлого байхгүй юу? Яаж ангил одоо таач вэ нү? Одоо энд байж байгаа залууч вэ нү? Яг өөрийн гэсэн мөр хотын ойрхон байдаг ийм амьдралын хөвшилтэй болох гэж адууны бодлого гэдэг байхгүй юу? Тэгэхээр би нэг 5 хүнд үйлчлээд за нэг 5 хамаагүй мөнгөний аваад хамаагүй ингээд 5 хүнд үйлчлээд нэг жил ноцолдох. Энэ системийнх нь үндсэн менежментийнх нь хурдыг нэргүүлээд Монголд яар нэг энэ хүн болон өөрийн гэсэн мөртэй болдог. Тэгээд тэрэндээ нэг малчны зардал гэдэг нэг салтаа 20,000 төгрөг болчдөг. Ийм систем рүү малчин өөрөө ашигтай байдаг систем рүү
оруулах юм бол үсээгүй чинь том зургаар авчих гээд байгаа байхгүй. Тий. Мэдгүй аутизм гэдэг өвчнийг одоо орчин үед илрүүлсэн юм уу? Монголчууд мэддгүй л байлаа шүү дээ. Аутизм гэж юу ч байсан, аллерги гэж юу ч байсангүй. Одоо ингээд суурьсан нийгэм рүү ингээд ороод ирэхээр яг гадныхантай адилхан аутизм гэдэг өвчин маш их байдгийн байна гэдгийг мэдэж эхэлж байна. Аллерги гэдэг зүйлийг жишээлх юм бол францчууд үхэртэй ойрхон байсан хүмүүс аллерги тусахгүй байна гэл ингээл баталсан байж байна. Аутизм ч гэдэг юм одоо энэ сэтгцийн эрүүл мэндтэй асуудалтай хүмүүс болон хүүхдүүд морьтой ойрхон нөхөрснөөр гэхээр хөдөө орон нутагт яг энэ адуун дээр байгаа хүмүүс аутизм ч гэдэг юм уу сэтгцийн асуудлууд нь магадгүй багц ингээд судлаа сонирхмоор юмуд зөндөө гарч ирж байна л да. Тэгэхээр ганцхан Наран Бадрахыг биш өөрсдийнхөө амьдрал дээр ахуй дээр энэ тулгамдсан асуудлууд нь байдаг болвол туршаад энэ нэг 103 сарыг үр дүнтэй өнгөрүүлээд тийм ээ аллергитэй бол магадгүй тэр Францын эрдэмтдийн юмыг судлаад одоо юм ч амархан болчлаа шүү дээ ийшээ ороод хэлхийч асуудалгүй болчлаа тийм ээ транслейт ашиглаад аллергины асуудлыг шийдэж болж чинь сэтгцийн эрүүл мэндийн асуудлуудыг ч гэсэн шийдээд тэндээс гарсан үр дүнгээ Наран Бадрахтай бас хуваалцаад явах юм бол энэ адууны бодлого гэдэг зүйл маань өөрөө ганц хүний мэдэх биш тийм ээ. Монголчууд даяараа ингээд орох боломжийг л энэ хүн эхлүүлж байгаа гэж л ойлгоод байна. Одоо энэ адууны бодлого дотор чинь малчин хүн одоо яг таны хэлж байгаа малчин хүн гэртээ нэг өдрийн 5,000 10,000 одоо хотынх нэг нөгөө ханыхах нэг ч юм тий шууд ингээд нөгөө Airbnb шиг букинг хийгээд авчдаг юм болох гэдэг байхгүй юу? Наа зөв. Тэгвэл энэ Тэгэхээр бид нар заавалчгүй гадны жуулчин биш дотоодын жуулчин маш их боломж байхад энийг бид нар хотынхонч ашиглахгүй байна хөдөө орон нутгийнхан маань ашиглахгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэний гүүр болгох энэний эхлэл болно гэж ойлгож байна. Тэгэхээр таныг бас нэгдсэн үндэсний байгууллагаас шагнал хүрч ийсэн гэж сонсч байсан байна. Ямар шагнал хэдэн онд 2022 оны 9 сарын 10-нд нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн манлайлагч гэдэг шагнал өгөөд. Яг энэ адууны бодлогод адууны дэважим санаачлагт өгсөн. Тэгээд тэрнээс цаашаа холбоолаа бид чинь нүүбийн тавхан дарахтай уулзаад тэгээд цааш ингэ явсан чинь миний нөгөө Монгол соёлыг сурчлах гад хүүхдүүдэд таниулах гад байгаа чинь нэгдсэн үндэсний байгууллагын их тайван соёлыг сурчлах гэдэг ийм юмр орчихсон байсан юм. Тэгж мэдж авсан байхгүй. Тэгээ гадны улс руу чинь тэр өнцгөөсөө явах юм байна гэдгээ ойлгож авч байгаа юм. Наран Бадрах болонд 1984 оных тэгсэн мөртлөө маш олон ажлыг хийсэн байна. Одоо гадаад дотоодын том сургуулиудад том Холливуд болон том продюсеруудтай ингээд найз нөхдөд холбоотой уулздаг боллоо. Солонгос хараар ажиллаж байсан үү? Тэгсэн үү? За тэгэхээр Солонгост хууль усаар ажиллаж байсан, ахмадын эмнэлэгт бариачаар ажиллаж байсан, түгээгч хийж исэн ийм хүн Ромын Папламтай уулзах хэмжээний, Далай ламтай уулзах хэмжээний, том одуудтай уулзах хэмжээний байна. Санхүүгийн тодорхой хэмжээнд боломжтой болсон учраас энэ төслүүдийг хэрэгжүүлж байна л да. Тэгэхээр энд нэг номерт мэдээж хэрэг энэ англи хэлтэй байх ёстой гэсэн асуудал гарч байна. Англи хэлийг хэрхэн сурах, хэрэг хугацаанд сурах бас хүүхэд залуучууд харж байгаа бах тийм ээ. Солонгост ажиллаж байгаа залуучууд маань ч гэсэн танаас мотивац аваасаа гэж хүсэж байна л да. Тий. Солонгост очсон дүүхээс эхлэе тийм ээ. Ер нь монголчууд одоо энэ Солонгост очиж одоо амьдралын 2 дугаар их сургуулийг төгсөөгүй хүмүүс байхгүй болж байгаа шиг байна. Тэгээ тэр жишгээр л очсон 2008 онд. 8 онд ч одоо нэг жил шиг болоод тэгээд чи яхад монголчууд адилдаг даавны бүлэнд ягаал лиса хийгээл тэгэл далайн байцаанд явал миогонд явал. Тэгээд тэр завсар чин түрүүний нэг та эхлэхдээ л шүү дээ. Монголчууд чи яхад амьдралын одоо асуудлаар 2000 оны ихэр маш их олон эмэгтэйчүүд гадаад нутгаас болсон шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр нь яг ардаас нь яг яваад юу болсныг мэдж байгаа юм байхгүй шүү дээ. Гэтэл бид нар ч нэг хэмжээл клуб гэдэг ийм веб дээр ажил олдог шүү дээ. Тийм байт нэгэл. Тэгсэн чинь нэг эмэгтэй авраач. Гэман би ингээд хүнтэй суунагдаж зараад ирсэн юм аа. Тэгсэн чинь ингээд эдний одоо яг боол шиг байна. Яг хуулийн дагуу ингээд гэлчихсэн. Миний пассворд ураад авцсан гараадгүй. Гадны эзэн зодоод идэг, нөхөр нь зодоод идэг. Тэгэл нэг юм боол واخхгүй юу. Тэгээд бид эдний найзуудаа нийлж хагаад Starlink-ийн дугаарыг нь
хууч явж хагаад. За тэр явган дээр ветераны явган дээр гэрийнх нь орхон бохгүй. Орой шөнийн 1 цагийн үед галж ирээ 5 минут хүлээн шүүгээд. Тэгээ бидэд одоо тийч нөгөө яг унтлагын хавцтай цогтааж олж байгаа байхгүй. Одоо бодвол нөгөө нөхрөө унтан готлгаж байгаа байлгүй. Тэгэл Монгол элчингийн дээр бичиж бол оргуулж ирсэн байх нэ. Оргуулж ирсэн байх нь шүү дээ. Тэгэхээр энд бол нэг монголчууд тэнд яаж амьдардаг вэ? Яаж махаа иддэг вэ гэдэг нэг энэ дээр байхгүй юу? Одоо жишээ нь яг Монголд байж байгаа би тэндээс ирээд Солонгост надад юу суусан гэхээр Солонгост ажилладаг шиг монголчууд Монголд ажиллах юм бол сүйдийн их юм байна. Ийм л одоо ойлголтоос потенциал нь байна. Тий. Тэгээ би тэнд одоо яг ингэж ажиллаж байгаагаар Монголд ч ажиллана гэж нэг жил болоод буцсан байхгүй. Тий. Тэгэж одоо ингэж байгаа шүү дээ. Цагаан сараар одоо Монголд ажиллах болтгоо. Гэтэл цагаан сараар ажилладаг. Яг битүүний өглөө эхэлж байгаа. Бүтэн сургууль нүүлгэж байгаа байхгүй. 17 Монгол залуучууд. Бүтэн сургууль нүүлгээд тэгээд дараа өдрийнхэн шинийн нэгний шүн дунд дуусч байгаа. Чи одоо 24 цаг 36 цаг өгсөөгөө нэг өдөр бүтэн тэгээд дахиад тал хоногтой өгсөн байхгүй. Нойр алгүй. Тэгээд ингээд ажиллаж байгаад юу бодгдсан гэхээр нутагтаа байсан бол үнэхээр ингэж ажиллаад алах юм байл. Одоо бас будаа болгоно л гэж байгаа шүү дээ. Тэгээд түрүүн англи хэлгээд ярьж чинь англи хэлийг кино утгаар хэлээ ачиж. Тэ. Одоо илтгэлүүд англи хэл дээр тавьж ийн гэхээр бол таны англи хэл одоо кино үзээд юу яасан гэхээс илүү өөр төвшинл байгаа болов гэж бодоод байна. Яг ерөнхийдөө нөгөө энэ тентгийн хүмүүстэй уулзаад ойлголцчихно. Тэгээд өөрийнхөө хэлэх гэж байгаа бүх юмыг ойлгуулчихно. Тэгээд илтгэлээ бол ямар ч гэсэн илтгэл бол яг нэг штамптай болоод их шахагтаад нэг юм байнгын нэг юм болцсон байгаа штэ формула өссөн. Тэгээ явж байгаа. Тэр ерөнхийдөө хүмүүс бол чиний дуудлага ямар айтах юм бэл хэдэж штэ. Тэгээд киноны хаал идэв. Киноны хаал идэв. Тэгээ харин сүүл дээр нэг юм солонгос хэл жоохон сайжруулах гэж одоо солонгос хэл үзээд байсан чинь нөгөө англиныхаа дуудлагатайгаа холио авчихсан маягтай. Англиний дуудлага жоохон солонгос аялал руу орчих гэдэг нь жоохон солигдсон байх шиг байлаа. Сая би очиод анзаарсан. Чиний жил чи яачаа вэ гэд сая тэгж илээ. Тэгээд за болохгүй маань солонгосын дараа болъё. Оноор нь хөөх юм бол тэгэл нэг цагийн үйлчилгээ дээр IT ажил руу орсон юм шиг байна да. Түүх эдийн засагч мөртлөө ингээ IT-ийн чиглэл рүү бизнес рүү орж ирсэн байх юм тийм. Юу яасан? Тэг чинь 10 онд тий 19 онд ирэнгүүтээ нэстүүд байгуулад тэгээ 10 онд шууд нэг найзтайгаа нийлээд тэгээд яг тэр найзынхаа компанид ажиллаад IT-ийн компани ахгүй юу. Тэгээд чи нэг IT мэдэхгүй болж байгаа шүү дээ. Тэгээд IT гэдэг юм ерөнхийдөө мэдэнгүүтээ тэгээд 20 жил болоод байна да. Шууд бие дагаад эхэлж байгаа. Тэр хооронд бол бид чинь нөгөө энэ янз бүрийн гэрээт ажлууд бол зөндөө одоо нууцлын юм уу хамгаалал юм уу тийм ажлууд нэлээ хийдэг гэсэн. Тэр болгоны жаалталт нь гарахын тулд чинь хийж таслахгүй шүү дээ. Өөрийнхөө юмыг оруулах зохицуулна гэл. Тэгсэн. Тэгээд 2012 оноос яг хувийн компани гэж гаргаад тэгэл 13 оноос чинь тэр үеч яг нөгөө ер нь цаг хугацааны асуудал байсан байхгүй юу? Яг тэр нөгөө хоёр засаг байлаа шүү дээ. Тэгээ хоёулын ми олж танилцуулсан. Нэгсэнд хоёр нам байж хаад нийслэл нөр нам байсан те. Тэгээд засгийн газар нөр нам ч илүү яалаа да. Тэгээ би хоёулын зун оролт танилцуулсан. Нийслэл нь болохоор тэрнийг болох юм байна гэдэг юм байна. Дэмжсэн. Тэгээд л чинь ганц миний биш чинь том баг ажиллаж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ дотор чинь яг хувь компани зүгээс оролцсон гэдэг одоо хүмүүсийн нэг багхгүй юу? Зөв. Одоо Монголд ямар машин унж байна та? Одоо хот дотор бол Мустанг унж байгаа. Тэгээд зам болохоор юу мотоцикл унждаг. Тий. Өөр машин байна уу? Ланд 200 бол яг нөгөө юу хотоос гарахтаа надад бичиж байгаа. Нөгөө идрөө очих чинь адаглаад нэг хэдэн өс тавьчихсан ч гэсэн
портал надад олдохгүй нөхцөл байдал байна шүү дээ. Баян ингээд портал устдад яваад байх хэцүү. Манай портал ядчих хад эвдэрч гисэн нөгөө чи янзлах гэдэг бөө юм болгоо орон заа цагаал. Тэгээд нөгөө юуны 200-ийн дээд чинь 8 өвс. Ардалд нь 2 3 өвс багтчихдаг байхгүй. Тэгэхээр саяхан л Солонгост хар ажил хийжсэн нөхөртэй ийм боломжтой Монголд амьдрах боломж байна. Тэгэхээр хүн болгонд яг энэ боломж бол нээлттэй боловч хэрэгжүүлж ашиглаж байгаа нь хэдвүлээ гэдэг утгаар би асуугаад байгаа шүү. Түүнээс бол эд мөнгөний шуналтаатай асуусангүй. Таны лайвуудыг харахаар ингээ гэрт суугаад үлгэр домог ярьдаг яхад түүхч учраас тэрийг төсөлтөөгөө холбож ярьдаг байх л да. Гэрт амьдарч гин үү, байшинд амьдарч гин үү? Харахаар нэг имиж нь та дээлтэй. Тэгэл нэг гэрт суугаад л холиол байж байгаа да. Холиол. Тэгэл ингэж байгаа юм. Хотод үе байгаад байгаа шалтгаан ч нөгөө хитэн яамдууд гэдэг нөгөө нөхдүүдийг чинь залажиллах ажил заавал байх. Дээрээс нь нөгөө мэлтгэлүүдийн асуудлууд ингээд таарч чадах. Австралиг адууны хаяанд чөлж одоо нааш орж сонирхол юм. Төлдөг юм л да. Тэгээ ер нь лайвны гол утга бол ерөөсөө тэр одоо юу гэдэг юм болго ингээл энэ тэмдгөө ингээд гоё түүхийн одоо блогууд нэвтрүүлгүүд олон болж тийм ээ. Энэ бол одоо маш зөв талхах шүү дээ. Ялангуяа түүхчний үүднээс харахад. Миний өнцөг юу вэ гэхээр гон цаг дараалыг те. За тэмүүжинд дондороод ингэж ямахт ингэж модалцжээ гэдгийг ярих бол миний өнцөг биш. Миний өнцөг юу вэ гэхээр энэ Монголын түүхэнд байсан дээр сонин содон хүмүүс яаж бусдын төлөө өөрийгөө зориулж яаж амьтан хүн байгалыг алгачдаггүй хайрлах жишээ болсон эднэрийг дурддаг маягтай. Одоо чинь юу гэдэг намхаа аваргын тухай түүхэн домог ярихад тэр намхаа аваргын хичнээн бэлтайд инхээтэй байсан хэд төрөөс нь одоогийн залуучуудад badиж авахгүй шүү дээ. Тэ? Тийм юм л юм. Гэтэл тэр 1904 оны наадам төрүүлээд богд ингээд том царан дээр хоргон юм бо. Одоо өвдөгний дог шиг одоо цалин цагаан мөнгө гэсэн үг шүү дээ. Аваалаад өгчих. Тэгэхэд тэр нэг наадамч олон л бүгднгийн цацчихж байгаа. Бүх юм болцох шиг. Тэгээд тэрийг хараад ужсэн буйнтаа орго. Намхаа гомд нэг юм аа. Өөртөө нэг ч мөнгө үлдээсэнгүй гэж. Тэгээд хожим буйнтаа орго. Бүр нас дээр болсон нэг ярьж байгаа байхгүй. Би залуудаа намхаа гомд нэг юм гэж шогшуулж ирсэн. Гэтэл би одоо л Монгол бүхийн аврах хүн болж аврагын ухаан сууж байгаа юм байна. Монгол эр хүн гэж ийм л байх хэрэгтэй байна. Богдын мөнгө гэж юу байх юм? Сүсгтэй олны мөнгө л байгаа шүү дээ. Гэдэг ч юм уу. Яг энэ мэтчлэнгээр энэ бүхийн юм одоо юмыг одоо үлгэрлэж гэдэг үг гэдэг да тий. Үлгэрлээд үзүүлчихээ гэдэг. Тэгээ энүүгээр одоо бас хэлж байгаа санаатай. Нөгөө л Монгол ондоочд буюу Монгол хүн гэдэг бол амьтан хүн байгалыг хаалгачлахгүй яг ич сэтгэлээр хайрладаг. Энэ бол монголчууд. Тэгээд би ихтгэл дээр ингээд төгсгөлд нь хүүхдүүдэд залуучуудад хэлдэг байхгүй юу? Өдөр болгон хүүхдүүдэд нэг үг хэлбэрийг заавал хэл. Юу гэхээр амны хүчий бол энэ дэлхийд алмаз шиг ховор савч шиг нэндэг ийм ард түмний нэг. Энэ бол Монгол. Нэг хүүхдүүд нь яг шүү дээ. Айгүй ирээд байгаа монголч хөдөлж шалгаж ярих чинь юм чинь. Минийхөө амьтан хүн байгалыг алгачлаггүй яг ич сэтгэлээр хайрладаг амьтай болгоныг одоо хөдөлж байгаа болгоныг амьтай ам болгон сүнстэй гэж үздэг ард түмэн бол юм ээ. Энэ юм чинь чамайг дэлхийд эргэлтэнд оруулна. Энэ эргэлтэнд орцсон байж байгаагийнх нь нэг жишээ бий байхгүй юу? Энэ одоо энэ философиг ингэж тайлбарлаж чадж байгаагаа би нөгөө тэнд байгаа Холливуудын одоо CBS-ийн продюсерч гэдэг юм уу энэ нөхдүүд чинь тоогдоод тэр CNN-ийн өтгч гэдэг юм уу эдгээр чинь тоогдоод ярилцаад надтай ярихтаа нөхдүүд байнгын ингээд тэмдэгдийн интернет бичиж аваад чиний нэрийг би ашиглаж болох уу? Ашигла гэхдээ намайг меншн хийгээрэй. Намайг меншн хийдэг юм ахэд Монгол гэдэг үгийг меншн хийгээрэй гэж байгаа. Тэгэхээр эн чинь ингээд ашигладаг энэ ингэж ашиглаад дэлхий сонсоод чи тэнд эрэлттэй болоод үнцэнтэй болж болдог гэдгийг жишээд бий байхад та ингэ гэдэг ийм өгүүлбэрийг хэлдэг байхгүй юу? Энийг бид нар хэрэгжилж чадахгүй нэг юмдээ байгаад байна тийм ээ. Тэгэхээр Наран Батрахын бас тухай баримтат кино удахгүй 5 сарын сүүлээс
зураг авалт нь эхлэн хизээ гарах нь бүү мэд тийм ээ. Ямар ч байсан илүү дэлгэрэнгүй таны хийж байгаа ажлуудын талаар гарах учраас өнөөдрийн ярилцлага бол энэ хүргэе. Мэдээж хэрэг Наранбаатархыг илүү их сонирхоод Google-д хайх юм бол маш олон ярилцлаганууд хийж байгаа төслүүд нь илтгэлүүд нь англи дээр, монгол дээр байгаа учраас өөрсдөө сонирхоод ороод харна гэж. Тэгээд бидний хийж байгаа ярилцлагын нэвтрүүлэг ерөнхийдөө хувийн тал руу ярилцъя гэж шийдэж байгаа. Хэн байж байгаа, хэн болж байгаа, хэн болох гэж байгаа гэдэг талаас нь ярилцъя гэж бодсон. Мэдээж хэрэг алдаан оноотой зүйлсүүд, дутуу яригдсан зүйлсүүд зөндөө байгаа. Тийм ээ? Юм нэгээр дуусахгүй. Дараагийн төслүүд дээр нэргээд уулзна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд хийж байгаа ажлууд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье да. За баярлалаа. За. За ингээд өнөөдрийн бидний ярилцлага би хинбэ буюу Хүү Имай нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочин Адууны Деважин төслийн санаачлагч, түүхч, эдийн засагч Наранбаатарх орцлоо. Ингээд дараагийн зочноор эргэн уулзлаа. Тэр баяртай баярлалаа.